Өнөөдрийн 7/4/10 төрийн албаны зөвлөлийн ээлж сургалтын хөтөлбөрийн хуваарийн дагуу төрийн жинхэнэ албан агчийг томилох үйл ажиллагаанд хяналт тавих сэдвээр төрийн албаны зөвлөлийн маргаан хянас шийдвэрлэх газрын дарга Батэрдэн дарга мэдээлэл танилцуулна. Ингээ Батэрдэн даргаыг урьж байна. За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. За төрийн албаны зөвлөлийн 7/4/10 ээлжид одоо вебинар сургалтын хүрээнд төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах тэр тутмаа одоо төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа хяналтын одоо чиг үүргийн чиглэлээр бас товч мэдээлэл бас та бүхэндээ хүргье. За миний өнөөдрийн ярих мэдээллийн агуулга байгаа. За эхнийх нь бол бид бүхэн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгогчдол томилох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байгаа юм бэ? За бид бүгдийн бас энэ өнгөрсөн хугацаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх энэ хүрээнд бас ямархуу үр дүн гарсан бэ гэдэг талаар та бүхэндээ товчхон мэдээлэл өгье. За дараа нь бол энэ хяншилгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор буруутай шийдвэр гаргасан албан тушаалтанд ямар одоо хариуцлагын механизм үйлчилж байгаа энэ талаар бас энэ төр төвчөрсөн хохирлыг нөхөн төлөвлөх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгье. За мөн одоо төрийн албан жинхэнэ албан хаагч за төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай гомдол маргааныг одоо төрийн албаны зөвлөлөөс хэрхэн хүлээж авч шийдэж байгаа энэ талаарх бас тодорхой мэдээлэл өгье. За хамгийн сүүлд нь бас энэ төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг хориглох зүйл байж байгаа. Та бүхэн сайн мэдж байгаа Улсын хурлын 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад ингээ явж байгаа. За энэ хүрээнд төрийн албаны хууль тогтоомжоор төрийн албан хаагчдад ямар одоо үүрэг хүлээлгэсэн, ямар одоо үйл ажиллагааг хориглосон бэ гэдэг талаар бас дахин одоо сануулгах үүднээс энэ мэдээллийг бас товч хүргье гэсэн ийм агуулгатайгаар бас та бүхэндээ мэдээлэл хүргье. За мэдээлэл хүргэхийн өмнө та бүхэнд бас манай төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд энэ төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо захим систем дэх дэлгэрэнгүй тоон мэдээллийг бол өмнө хүргэжсэн. Тэгэхээр хоёрын слайдаар бас та бүхэндээ дахиж бас сануулгах үүднээс энэ 2023 оны төрийн албан хаагчийн одоо хүний нөөц ямархуу одоо байдалтай байгаа юм бэ гэдэг бас сануулад хэлье. За энэ дээр бол дэлгэцэн дээр 2023 оны жилийн эцсийн байдлаар 226,496 албан хаагчтай төрийн албан хаагч байна гэсэн тоо мэдээтэй. За 4239 байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн ийм тоо мэдээ байна. За дараагийнх нь энэ төрийн албан хаагчийн тоо Монгол Улсын хүн амд эзлэх хувь. За нийт одоо Монгол Улсын ажиллах хүчинд эзлэх хувь нь ямар байгаа юм бэ гэдэг энэ бас маш одоо чухал асуудал байгаа. За энэ дээр бол бид бүхэн дэлгэцэн дээр харж байгаа тоо мэдээлүүд. За ерөнхийдөө бол нийт одоо хүн амд эзлэх хувь ямар байгаа юм бэ гэдэг тоо зүйлтүүд. За нийт ажиллах хүчинд одоо эзлэх хувь ямар байгаа юм бэ гэдэг энэ тоо мэдээлүүд бол гарсан байж байна. За нийт одоо ажиллах хүчинд эзлэх хувь маань нийтдээ Монгол Улсын сая 245,600 гаруй энэ ажиллах хүчний 226,496 гэдэг нэг 15 орчим хувь байгаа. За олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу одоо энэ эдийн засгийн чадвах за хүний хөгжлийн индексээр өндөр энэ орнуудын дундаж бол нэг 17.2% гэсэн ийм тоо мэдээ бол байдаг. Тэгэхээр манай Монгол улсынх бол бас энэ тоо мэдээ эзлэх хувьтай бол бас хамааралтай энэ бас ойролцоо энэ түвшинд явна гэдэг ийм тоо мэдээлэл бас байж байгаа. За ингээд энэ төрийн жинхэнэ албан хаагчийг сонгогчлоруулах томилох үйл ажиллагааны хяналт тавих энэ чиг үүргийг төрийн албаны хууль тогтоомжийн дагуу зөвлөл маань одоо хэрэгжүүлээд ингээд ажиллаж байна. За 2019 оны төрийн албаны тухай хуульд орсон нэг онцлог зохицуулт байж байгаа. За энэ нь юу вэ гэхээр иргэн байгууллага албан хаагчдын гомдол мэдээллийн дагуу энэ томилгоотой холбоотой зөрчлийг төрийн албаны байгууллага мэдээлэлд үндэслээд хэн шалгах энэ одоо чиг үүрэг үйлчлэгдсэн. Тэгэхээр үндсэндээ бид нар бол иргэдийн болон төрийн албан хаагчдын тусламжтайгаар хамтраад энэ одоо хууль зөрчсөн үйл ажиллагаа, хууль зөрчсөн томилгоон дээр бол хяналт тавих боломж олцоо эрх зүйн орчин бүрдсэн ингээд одоо ажиллаж байна гэдэг юм зүйл байгаа.
За дээрээс нь төрийн албаны төв байгууллага өөрөө бас санаачлаад эрсдэл бүхий одоо салбар эрсдэл бүхий байгууллагууд дээр очиж энэ хэн шалгалтын үйл ажиллагаагаа зохион байгуулад ингэ явж байна. За ингээ хэн шалгалтын одоо үр дүнгээр хэрвээ одоо тухайн байгууллага дээр тухайн албан тушаал дээр хууль зөрчсөн томилгоо илэрх юм бол төрийн албаны зөвлөлөөс тодорхой хугацаатай үүрэг даалгаврууд өгөөд ингээд ажилладаг. За энэ одоо үүрэг даалгаврыг төрийн албаны хууль зааснаар төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн ийм хуулийн зохицуулттай. Тэгэхээр энэ бол маш онцлог зохицуулалт. Бидний одоо төрийн албаны 2019 онд одоо хэрэгжигдсэн энэ хуулийн одоо гол үзэл санаа буюу нөгөө мэрит зарчмыг бэхжүүлэх энэ мэрит зарчмыг хангах гол одоо хуулийн одоо үзэл санаа зохицуулт энэ дээр явж байгаа ийм зүйл байгаа. За ингээд төрийн албаны төв байгууллагаас болон за иргэдтэйгээ төрийн албан агчдын одоо гомдол мэдээлэлээр суурилсан энэ хэн шалгалтын үр дүнгээр хэрвээ зөрчил илрээд төрийн албаны төв байгууллагаас хугацаатай үүрэг даалгавар гэсэн энэ шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад ямар одоо арга хэмжээ авах юм бэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Тэгэхээр төрийн албаны төв байгууллагаас энэ хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох энэ хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа эрх хүчний албан тушаалтнууд бол төрийн албаны төв байгууллагаас мэдэгдэл хүргүүлж байгаа. За энэ мэдэгдлийн дагуу бол холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор энэ мэдээллийг одоо заавал биелүүлж хариу ирүүлэх ёстой гэдэг ийм одоо ажиллагдсан зохицуулт байж байгаа. Тэгэхээр үндсэндээ төрийн албаны төв байгууллагын шийдвэр бол гарцаагүй хэрэгжих ийм одоо хуулийн зохицуулт үйлчилж байна гэдэг ийм зүйл байгаа. За тодтогоод хэлэх юм бол мөн одоо энэ дээр бүх шатны эрх хүчний албан тушаалтнууд за бас тодорхой институт буюу засгийн газар маань бас энэ хууль зөрчсөн шийдвэр хэрвээ гаргасан байх юм бол за зөвлөл энэний тогтоосон тохиолдолд бас энэ 14 хоногийн дотор энэ шийдвэрийг хүчингүй болгох ийм одоо хуулийн зохицуулт мөрдөгж байна гэдэг бас та бүхэндээ хэлье. За дараагийн нэг онцлог зохицуулт нь юу вэ гэхээр төрийн чихэн албан тушаал сонгогдуулах үйл ажиллагаанд хөндлөнгөөс одоо аливаа этгээд нөлөөлсөн тохиолдолд яах юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр нөлөөлсөн тохиолдолд төрийн албан жинхэнэ албан хаагч, төрийн албан хаагчид за мөн одоо нэр дэвшигчид маань тэмдэглэл хөтлөх ийм одоо эрх зүйн орчин байж үйлчилж байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэлийг хөтлөөд энэ сонгогдуулах томилох үйл ажиллагаа томилгоонд одоо аливаа этгээд нөлөөсөн гэж ингэж үзсэн тэмдэглэлийг төрийн албаны төв байгууллага 30 хоногийн дотор ирүүлэх ёстой. За ингээд тэмдэглэлтэй одоо танилцаад үнэлэлттэй байх юм бол тэр томилгоотой холбогдох шийдвэрийг төрийн албаны төв байгууллагаас хүчингүй болгох ийм одоо хуулийн зохицуулт мөрдөж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ асуудалтай холбоотойгоор төрийн одоо жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилдог энэ одоо хууль зөрчсөн үйл ажиллагааг бол таслан зогсоохтой холбоотой хяналт тавих, за үүний хэрэгжилтийг хангах энэ одоо цогц зохицуулт үйлчилж чинь энэний хүрээнд төрийн албаны төв байгууллага бас тодорхой хэмжээнд үр дүн гаргаад ингээд ажиллаж байна. Тэгээ энэний цаана бол бас энэ хууль зөрчсөн томилгооноос үүдэлтэйгээр маш олон одоо хуулийн зөрчлүүд бий болдог. Энэний одоо учир шалтгаан суур нөхцөл нь бол хууль ёс томилгоо байдаг учраас энэ дээр бас таслан зогсоох зөрчлийг одоо арилгах энэ ажил дээр анхаарлаа тавиад ингээд ажиллаж байна. За энэ хууль зөрчсөн томилгоотой холбоотойгоор анхаарах зүйлүүд байгаа. Ямар тохиолдлуудад одоо хууль зөрчигдөд байгаа юм бэ гэдэг нийтлэг одоо ямар зөрчлүүдийг гаргаад байгаа юм бэ гэдэг энэ асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн ихэнд нь бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ төрийн албаны хууль заасан шаардлага хангаагүй, ерөнхий тусгай шаардлага хангаагүй ийм хүмүүсийг бол томилоод ажилуулад байгаа нийтлэг ийм зөрчил ажил. Тэгэхээр энэ дээр бол томилгоо хийхдээ заавал энэ хуульчилсан энэ одоо шаардлагуудыг хангуулах хэрэгтэй гэдэг ийм хуулийн эрх зүйн орчин мөрдөгч байна. За дараагийн асуудал нь энэ сул орон тоог хууль заасан журмын дагуу нөхөх энэ одоо асуудал маш чухал. Тэгэхээр энэ дээр ямар асуудлууд яригддаг вэ гэхээр төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд маш тодорхой журмсан зохицуултууд байж байгаа. Төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалууд дээр ямар дараалалаар энэ сул орон тоог нөхөх юм бэ гэдэг энэ хуульчилсан зохицуултууд байж байгаа. Тэгэхээр энийг мөрдөж ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За дараагийн асуудал нь төрийн байгууллагууд дээр сул оронтой бас үүсдэг. За сул оронтой үүсгэхэд энэ сул оронтойны мэдээллийг төрийн албаны төв байгууллага салбар зөвлөлд хуулийн хугацаанд мэдээллийг хүргүүлэх, хуулийн хугацаанд сонирхол зарлах шаардлагатай байна. Тэгэхээр хуульчилсан зохицуултанд 7 хоногийн дотор бол энэ сул оронтойны мэдээллийг хүргүүлэх ёстой. 21 хоногтой багтааж энэ одоо
сонголруудын захиалгыг хүргүүлээд энэ сул орондоо хуулийн дагуу нөх ийм одоо хуульчсан зохицуулттай. Тэгэхээр манай нийтлэг одоо зөрчлүүд хаана гараад ирэхээр төрийн байгууллагуудаар энэ сул орон тооны мэдээлэл ирүүлдэг хуулийн хүрээнд хууль заасан хугацаанд энэ одоо сонголруудын захиалга хүргүүлдэг нийтлэг зөрчил гараад байгаа. Тэгэхээр энэ дээр манай төрийн бүх шатны байгууллагын одоо томилго эрх бүхий албан тушаалууд маш сайн одоо анхаарч энэ хуулийн хэрэгжилтэд хангах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хоригдсон ийм одоо зохицуултууд бас байж байгаа. Тэр албаны тухай хууль заасан. Тэгэхээр энэ дээр энэ шаардлага хангаагүй, ерөнхий тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг албан тушаалд томилохыг хоригдсон байж байгаа. За мөн одоо хамаарал бүхий этгээдүүд одоо тухайн байгууллага бас хамтан ажиллах энэ боломжгүй байх энэ зүйлийг бол хоригдсон байж байгаа. За мөн одоо төрийн албанаас халагдсан, за төрийн албан хаах эрхэн асагдсан энэ одоо албан хаагчдын хууль заасан тэр одоо төрийн албаны одоо ажлыг одоо үргэлжлүүлж гүйцэтгэх хугацаа дуусаагүй тохиолдолд дахин томилох ийм зөрчлүүд нийтлэг гараад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас хуульчлагдсан зохицуулт байдаг учраас энийг бас та бүхэн маань анхаарч харах ийм шаардлага бол үүсэж байгаа. За дараагийн асуудал нь сонголруулалтын үндсэн дээр томилно гэж. Тэгэхээр тусгай шалгалт буюу бид бүхэн одоо төрийн албаны тухай хууль заасан шаардлагыг хангасан нөөцт бүтгэгдсэн энэ иргэдээс тухайн албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулж. Тэгэхээр энэ тусгай шалгалтгүйгээр албан тушаалд томилдог нийтлэг зөрчил ажиглагдаад байгаа. Ялангуяа манай орон нутгуудад ерөнхий шалгалтанд тэмцсэн хүнийг бол тухайн албан тушаалд тусгай шалгалтгүйгээр ажилуулж болно гэдэг ойлголт татгарсан. Тийм учраас энэ дээр зөрчлүүд илрээд байгаа. Зүүн нь бол энэ одоо нөөцтэй иргэдийг төр албан үүргийг төр орлон гүйцэтгүүлэх тодорхой тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ дээр л ажилуулах одоо зүй орчинтай болохоос биш ер нь одоо тусгай шалгалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилох ийм одоо боломжгүй байдаг юм а. Энэ бол зөрчил ав гэдэг юм а гэдэг энэ зүйлийг бас та бүхэндээ хэлье. За мөн одоо холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын хүний нөөцийн шийдвэр буюу ялангуяа энэ томилгоотой холбоотой энэ шийдвэрийг гаргахдаа хуулийн хэрэгцээ үндэслэлийг тусгах энэ асуудал дээр алдаа нийтлэгээрээ гаргаж байна. Тэгэхээр энэ ямар одоо хүний нөөцийн шийдвэр гаргаж байгаа энэ одоо үндэслэн тодорхой энэ одоо хуулийн үндэслэлийг зөв захиргааны шийдвэрийг гаргах ёстой гэдэг ийм асуудал дээр анхаарах ёстой. За төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг одоо биелүүлээгүй тохиолдолд улс төрийн албан тушаалтууд огцрох, за төрийн албан хаагчид үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх энэ үндэслэл хуулийн заалт маш тодорхой хуульчлагдсан байж байгаа. Тэгэхээр энийг маш сайн анхаарах ёстой. Хууль зөрчсөн, томилгоотой холбоотой хууль зөрчсөн юм шийдвэр гаргах нь эргээд бас энэ хариуцлага тооцох энэ үндэслэл болох юм байна гэдгийг бол манай эрхвээ албан тушаалтууд бас маш сайн ойлгох ёстой. Нөгөө талаасаа төрийн албан хаагчид маань төрийн албаны төв байгууллагатай төрийн албаны зөвлөлийн салбар зүйл холбогдох одоо энэ хууль зөрчсөн энэ насан зогсоох энэ зөрчлийг арилгах бүрэн боломж бол эрх зүй орчин бүрдэж төрийн албаны төв байгууллагаас энэ чиглэлээр бас нэлээд одоо тодорхой ажлуудыг хийгээд тодорхой үр дүнгууд гаргацсан явж байгаа гэдэг бас зүйлийг та бүхэндээ хэлье. За ингээд энэ хян шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд төрийн бусад байгууллагуудтай бид нар хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа энэ одоо улсын Монголын засгийн газраас дэвшүүлээд байгаа авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэлтэй холбоотой хууль одоо тэгш үйлчлэг за төрийн хаах адилтгч боломжоор хангах энэ үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн одоо тодорхой институт байгууллагуудтайгаа бид нар хамтарч ингэж одоо хамтын ажиллагаатай ажиллаж байна, ажлаа уялдуулж байна. Засгийн газрын хэрэглэх газартай хамтарч ажиллаж байна. За энэ дээр бол томилгооны зөрчил арилгуулах чиглэлээр та бүхэн сайн мэднэ, шүүр ажиллагаа хийж байна. Тэр ялны зөвлөлөөс зохион байгуулаад байгаа төлөвлөгөө хян шалгалтын ажлууд байж байгаа. Тэр энэ бол маш өргөн цар хүрээтэй хэрэгжиж ингэж явсан. Ялангуяа одоо 21 аймгийн хэмжээнд одоо энэ зөрчлийг арилгах чиглэлээр маш тодорхой үр дүнгууд гарсан. Энэ одоо 24 оны эхний улирлын байдлаар зарим аймагуд дээр зөрчилгүй ийм нөхцөл байдлууд бас тогтоогдсон. Тэгэхээр энэ бол маш сайн үр дүн гарч байгаа гэдэг. За мөн бид бүхэн авилгатай тэмцэх газар дээр бас хамтарч ажиллаж байна. Тодорхой мэдээллүүдийг авч хян шалгалтын ажлуудыг зохион байгуулж байна. За улсын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, улсын бүртгэлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуулиудын хүрээнд
Жишээлхэд энэ төрийн альбан хаагчтай холбоотой гэмт хэрэг зөрчлийн мэдээллүүд, за мөн одоо боловсролын одоо баримт бичгийн асуудлуудын одоо үнэн зөв хэсэг, за улсын бүртгэлийн байгууллагатай холбоотойгоор тухайн төрлийн албаагчийн үйл ажиллагаанд одоо эсэх сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл бүртгэхээр ийм одоо хуулийн этгээдийн бүртгэл хамаарал байгаа эсхийг тогтоох энэ чиглэлээр маш эрчимтэй ингээд ажиллаж байна. За мөн одоо төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтөйгөө бас ингээд хамтраад ажиллаж байна. Ялангуяа салбар зөвлөлт маань төрийн албаны төв байгууллагын одоо явуулж байгаа хяналтын үйл ажиллагаа энэ одоо арга аргачлал тодорхой чиглэлийн хүрээнд бүх аймгийн сумдуудад одоо энэ чиглэлээр үйл ажиллагаагаа ингээд ажиллаулаад хэрэгжүүлээд ингээд явж байгаа юм зүйл бас байна. За ингээд энэ хян шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор саяны миний ярьсан зүйлүүдтэй холбоотойгоор төрийн албаагчд маань нийтлэг энэ төрийн албаны хууль заасан төрийн албаны тухай хуулийн 22, 23, 25 дугаар зүйл заасан энэ одоо зохицуултуудыг нэлээд сайн уншиж судлаач. Энэ дээр бас маш тодорхой зохицуулт байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуултуудыг бүрэн ойлгоод ингээд одоо утсан байхад хууль зөрчих энэ одоо мэдэхгүйгээсээ болоод хууль зөрчих энэ асуудал бол гарахгүй болоо гэсэн ийм зүйлүүдийг бас дүгнээд хэлж болохоор байна. Тийм учраас та бүхэн маань өнөөдрийн миний өгч байгаа мэдээлэл дээр хуулийн зүйл заалт ярих гэсээ илүү ямар нийтлэг асуудлууд анхаарах зүйлүүд байгаа юм. Та бүхэн маань энэ одоо дурддагдаад байгаа хуулийн холбогдох зохицуултуудыг бас цааш уншиж судлах ийм одоо шаардлага байна гэдгийг бодгож хэлье. За ингээд төрийн албаны төв байгууллагаас энэ хян шалгалтын үйл ажиллагаатайгаа холбоотойгоор ямар ажлуудыг өнгөрсөн хугацаанд бас хийж хэрэгжүүлвэ гэдэг бас мэдээллийг одоо мэдээллээр үзүүлье. За 2023 оны байдлаар би дөрөв дурдсан төрийн захиргааны албан агч нь 21,600 гаруй төрийн захиргааны албан агч байна. Төрийн албаны төв байгууллага 2019 оноос хойш 20,000 одоо төрийн албан агчийн хувийн хэрэгний үржилэн эмэрч үзээд энэ томилгооны зөрчлийг шалгаад ингээд одоо холбогдох зөрчлүүдийг илрүүлсэн байж байна. Нийтдээ энэ дээр 1200 төрийн байгууллага хамрагдсан. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд төрийн албаны төв байгууллага 21 аймгийн засаг даргын дэргэдэх агентлагуудын төрийн жинхэнэ албан агчийг сонсруу томилох үйл ажиллагааны хяналтыг 2 удаагийн давтамжтайгаар төрийн албаны зөвлөлийн гишүүд маань бүх аймагуудад ажиллаад ингээд хяналт шалгах, нэгтлэх эмчилгээг хийсэн. За ингээд тодорхой хэмжээний хугацаатай үүрэг даалгавар өгөөд ингээд 2 удаагийн одоо давтамжтай энэ одоо үйл ажиллагаагаар бид нар тодорхой хэмжээний зөрчлүүдийг багасгаж чадсан. За 24 онд төрийн албаны зөвлөлийн гишүүд маань орон нутагт ажиллахад зарим аймаг дээр зөрчилгүй аймагуд тогтоогдсон. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний үр дүн гарч ийна гэдэг ийм одоо бас зүйлүүд байгаа. Тэгэхээр 23, 22 онуудад нийт одоо энэ төрийн захиргааны албан тушаалтнуудад одоо хувь тэнцвүүлээд аваад үзэх юм бол зөрчил нэлээдгүй өндөр байсан бол 24 онд бид нар ахаад энэ судалгааны үр дүнгээ нэгтлээд үзэхэд бол 10-аас доош руу орж чадсан байна гэдэг ийм бодит үр дүн гарч байгаа. Нийтдээ одоо энэ хян шалгалтанд хамрагдсан зөрчилтэй томилгоо 2373 албан тушаалд энэ одоо зөрчилтэй томилгоо хийгдсэн байна гэдэг ийм шалгалтын үр дүн гарч. Тэгээ энэ 2373 албан тушаал дээр бид нар хуулийн зөрчлийг арилгах, сонгогдол томилох энэ үйл ажиллагаа одоо шударга ил тод явагдах энэ бүх боломж олцоог бүрдүүлэхээр ингээд хяналт тавиад ажиллаж байна. Үндсэндээ энэ 2373 албан тушаалуудаар нэг хэрэгжилт нь 80% таа байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар ийм зөрчлийг хуулийн хүрээнд залруулж алдаа зөрчлийг болоод арилгаж явж чадсан гэдэг ийм зүйлүүд байж байгаа. За ингээд дараагийн миний өгөх агуулга болоод энэ хян шалгалтын үйл ажиллагааны холбоотойгоор энэ төр тохирол учирдаг энэ асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр бид нэр хяналт бас тавьж байна. Төрийн албаны төв байгууллагаас энэ төр тучирсан хохирлыг нөхөн төлөвлөлт хяналт тавих үйл ажиллагаанд тавих энэ хяналтын чиглэлүүд бол нэлээд одоо эрчимтэй өргөн талаацтай хэрэгжиж байгаа. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн дээр маш тодорхой зохицуулт байж байгаа. Төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанд томилсон, чөлөөсөн, төр чөлөөсөн хасныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол энэ одоо төр тучирсан хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан буюу томилго, чөлөөлөх хэрэггүй албан тушаалтнаас энэ төр тучруулаад байгаа хохирлыг нөхөн төлөвлөнө гэсэн ийм хуулийн зохицуулттай. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл.
За энэтэй холбоотойгоор шүүхээс гарч байгаа энэ хүний нөөцийн томилгоо чөлөөлөлтөй холбоотой энэ шийдвэрийн бүртгэлийг Төрийн албаны төв байгууллага хүлээж авч бүртгэл хөтлөж байгаа. За үүнтэйгээ уялдуулаад төрийг хохирлгүй болгох чиглэсэн энэ төрийг төлөөлж нэхэмжил гаргахын ажлаа зохион байгуулаад явж байна. За дэлгэцэн дээр өгсөн тоо мэдээ 22, 23 онд бид нар энэ иргэний болон захиргааны иргэний бүх шатны шүүхүүдээс 19 оноос хойш бүх одоо төрийн албан хаагчтай холбоотой хүний нөөцийн шийдвэртэй холбоотой энэ шүүхийн шийдвэрүүдийг татаж авсан. Энэ 22, 23 онд татаж аваад Төрийн албаны төв байгууллага маань бүртгэл үүсгэсэн байж байна. За дэлгэцэн дээр бол онд хамаарах хэдэн шийдвэрийг бүртгэсэн бэ гэдэг тоо байж байна. За мөн дээрэс нь одоо 2022 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон тэр хууль бус томилгооны үндсэн дээр төрд ямар хэмжээний хохирол учирсан бэ? Хэдэн хүний асуудал байгаа юм бэ гэдэг дээр бас энэ бүртгэлээ хөтлөөд ингээд албажуулсан хяналт ажиллаж байгаа. Үндсэндээ Төрийн албаны тухай хуулийн энэ 50 дугаар зүйлд орсон 22 онд орсон өөрчлөлт нь ямар одоо үр дагавартай ямар одоо онцлог зүйл байсан бэ гэдээ бас та бүхэндээ тавьчих хэлье. Би зөвхөн 21 22 онд энэ хэн шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулад зөрчлийг газар дээр нь арилгаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ зөрчлийг газар дээр нь арилгаад дараагийн байгууллага, дараагийн аймагт ингээд очих газар дээр арьсан зөрчлөө дахиад давтаад дахиад одоо хууль бус шийдвэр гаргаад ирсэн. Тийм учраас энэ томилгоотой холбоотой төр тохирол учраад байгаа энэ асуудлыг Төрийн албаны зөвлөлөөс хууль одоо санаачлах эрхлэх албанд эрхлэх байгууллагт одоо санал уламжлаад ингээд улсын их хурлаар 2022 оны 7 сарын 5-ны өдөр Төрийн албаны хуулинд өөрчлөлт орсон. Тэгээ хууль зөрчил томилсон тохиолдолд энэ одоо албан тушаалтанд олгосон цалинг томилох одоо шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар одоо төлөвлөнэ. Энэ бол төрд хохирол учирж ийн гэж үзэж энэ төлөвлөх ийм одоо хууль эрх зүйн орчин бүтсэн. За үүнтэй холбоотойгоор энэ зохицуулт маань миний түрүүн ярьсан төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилсон энэ одоо зөрчил гарах энэ асуудлаас орсон сэргийлэх маш том эдийн засгийн хөшүүрэг болж чадсан. Тэгээ энэтэй холбоотойгоор бас энэ зөрчлийн тоо буурчина гэсэн ийм одоо судалгааны үр дүнгууд гарч байгаа. Тэгээ энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой бас тоонууд байж байна. Тэгэхээр бид нар хууль зөрчөөд энэ томилтсонтой холбоотойгоор хууль зөрчсөн томилгоо хийсэн албан тушаалтнуудад бид нар мэдээлэл хөргүүлж байгаа. Та одоо тухайн албан тушаалтныг томилж ажилуулснаас таагаар холбоотой тухайн ажилтныг одоо хэдэн сар хэдэн жил ажилуулсан. Түүнд олгосон цалин өсшийг нь буруутай шийдвэр гаргасан албан тушаалаас нэхэмжилж байгаа. Эхний ээлжинд бид нар мэдээлэл хөргүүлж байна. Дараа нь бол мэдээллийн хугацаа дуусаад бидэнд ямар нэгэн хариу тайлбар ирэхгүй бол нэхэмжил гаргаж байна шүүхэд. За ингээд шүүхийн шийдвэр гаргуулад энэ хууль бус томилгоотой холбоотой шийдвэр хууль бус одоо хүний нөөцийн шийдвэр гаргасантай холбоотой энэ зохицуултын хяналтыг тавиа явж байгаа. Тэгэхээр мэдээлэл буюу бид бүхэн 262 иргэн албан тушаалтанд холбогдох 3 тэрбум 700 сая төгрөгийн мэдээлэл хөргүүлсэн байж байгаа. Энэ бол хууль бус хүний нөөцийн шийдвэр гаргасантай холбоотой. За нэхэмжил маань бол 3 тэрбум 96 сая төгрөгийн нэхэмжил шүүгт гаргацсан байна. За шүүхийн шийдвэр маань 730 сая төгрөгийн шүүхийн шийдвэр гаргацсан. Ингээд одоо 19 оноос хойш нөхөн төлбөр буюу 637 сая төгрөгийг бол бид нар энэ төрийг хохирлгүй болгох энэ чигүүрээ хэрэгжүүлээд ингээд явж байна. За мөн одоо энэ үйл ажиллагаа бол цаашдаа бид нар төрийн холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажиллах ийм одоо ажлын эхлэлүүд тавигдаад ингээд явж байгаа. Тийм учраас энэ үйл ажиллагааны цаар хүрээ бол өргөжин энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бид нар энэ хууль бус томилгоог багасгах, оруулах энэ чиглэлээр тодорхой үр дүн гарч эхэлсэн учраас улам энэ ажлыг бол эрчимжүүлэх шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар энэ төрийн байгууллагуудын бүртгэл хяналтын цахим системийг Төрийн албаны төв байгууллага санаачлаад энэ системийг одоо хийх ажил маань үргэлжилж байна. За энэ дээрээ бол энэ төрийн холбогдох байгууллагуудыг бид нар системийн хүрээнд хамтарч одоо хяналт тавь энэ хүрээндээ бол бас системтэйгээр орно. Тэгэхээр хууль зөрчсөн шийдвэр хүний нөөцийн шийдвэр гаргахад эргээд ард нь бол бас энэ эдийн засгийн тодорхой хариуцлага хүлээлгдэг юм байна гэдэг энэ зүйл дээр та бүхэн маш сайн анхаараач гэдэг ийм зүйлүүдийг бас та бүхэндээ хэлье. За энэтэй холбоотой анхаарах ямар асуудлууд байгаа юм гэж. Тэгэхээр энэ би дөрөв нэлсэн төр төчсөн хохирлыг нөхөн төлөх юм байна гэж. Тэгэхээр та бол хууль зөрчсөн шийдвэр гаргах юм бол эдийн засгийн хариуцлага хүлээх юм байна. За хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх чиглэлд анхаараач. За ингээд манайхан бол шүүхийн одоо
маргаан өрнөж байгаа учраас бид бүхэн шүүхийн шийдвэрийн эцсийн шийдвэрийг хүлээн тэр хүртэл бол бид нэр энэ хүний нөөцийн шийдвэр хууль зөрчсөн шийдвэрээ бол цуцлахгүй гэдэг хүчингү болохгүй гэдэг ийм нийтлэг хандлага ажиглагдаад байна. Тэгэхээр нэгэн төрийн албаны төв байгууллагаас холбогдох шийдвэр маань таны гаргасан шийдвэр хууль зөрчсөн байна гэж тогтоосон тохиолдолд та эргээд маш сайн гаргасан шийдвэртэй мэргэжлийн хуулийн баг за мөн хууль эрх зүйн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ зөвлөгөөг аваагүйсээ болоод хугацаа алдах нөгөө төр төчсөн хохирлын хэмжээ нэмэгдэх төлбөрийн хэмжээ нэмэгдэх эрсдлүүд үүсэж байгаа. За мөн эрх бүхий албан тушаалтны нөлөөлөл улмаас хууль бус томилгоонуудыг их хийж байгаа. Тэгэхээр аймгийн засаг даргын тамгын газрын дарга нар дээр жишээлгээд яамдын төрийн нарийн бичгийн дарга нар дээр жишээ их ажиглагддаг. Сайдаас засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томилгоо хийдэг. Энэ нь эргээд хууль зөрчсөн томилгоо болдог. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр хуулийн хууль бус тэр захиргааны актыг гаргасан тэр иргэн бол өөрөө хариуцлагыг хүлээх юм байна гэдэг ийм зүйл үүж байгаа. Хамгийн чухал асуудал нь энэ төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдöd. Тэгэхээр энэ дээр энэ нээлттэй ил тод сонгуульч сургалтын үндсэн дээр төрийн албан хааг адилтгч боломжийг хангаж ээж энэ сонгуульч руу томилох үйл ажиллагаа явагдахгүйгээс болоод төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашиг зөрчигдөх энэ нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг ийм зүйлийг бас та бүхэндээ хэлье. За дараагийн миний өгөх мэдээллийн агуулга маань энэ төрийн албан хаагч төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хэн шийдвэрлэх чиг үүргийг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал байгаа. Нэгэнт төрийн албаны хуулийн дагуу төрийн жинхэнэ албан тушаал томилогдсон энэ албан хаагчийн эрх ашигыг төрийн албаны төв байгууллага бүтцийн нэгжүүд маань яаж хамгаалах юм бэ гэдэг асуудал байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар энэ төрийн албаны тухай хууль заасан харьяаллын дагуу гомдол мэдээллийг хүлээж авдаг. За ингээд маргааныхаа харьяаллын дагуу маргаан үүсгээд маргааныг хэн шалгах энэ процесс үйл ажиллагаа өрнөд ингээд төрийн албаны зөвлөлийн 5 гишүүн маань эцсийн шийдвэрийг гаргаад ингээд энэ төрийн албан хаагчдын зөрчигдсөн эрх ашигыг хамгаалах энэ чиглэлд бас онцгой анхаарал тавиад ингээд ажиллаж байна. За энэ хүрээнд мөрдөгдөг хуулиуд байж байгаа. Төрийн албаны тухай хууль байж байна. Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хэн шийдвэрлэх журам байж байна. Улсын их хурлын 2020 20 дугаар тогтоол байж байна. За мөн захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг бид нар үндэслэл болгоод энэ маргааныг хэн шийдвэрлэх ажлыг зохион байгуулад ингээд явж байна. За төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл заасан харьяал байж байгаа. Энэ харьяалал заасан төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн асуудлуудаар бид нар гомдол мэдээллийг хүлээж авч маргаан үүсгэж ингээд үндсэндээ бол энэ төрийн албан хаагчтайгаа эрх ашигыг хамгаалах чиглэлд бас ажилладаг гэдэг ийм зүйл байж байна. За жишээ дурдах юм бол энэ сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргаан. Тэгэхээр тухайн төрийн албан хаагчид эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын дарга нь сахилгын шийтгэл ногдуулсныг төрийн жинхэнэ албан хаагч маань яах нь хууль тогтоомж зөрчөөд үндэслэгүй байхад надад ийм сахилгын шийтгэл ногдуулчихжээ гэж үзэх юм бол төрийн албаны төв байгууллага. За төрийн албаны төв байгууллагын салбар зөвлөлд энэ гомдлоо гаргаад өөрийнхөө зөрчигдсөн эрх ашигыг хамгаалах боломж олцоо байна гэсэн. За энэ дээр нийтлэг бидэнд ирдэг гомдол маргаанууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ албан тушаалын цалин хөлсний асуудлууд байж байна. Албан хаагчийн зэрэг дэв болгохтой асуудал байж байна. Сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой асуудал байж байна. Хууль зөрчөөд албан тушаал бууруулсантай холбоотой гэх мэтчлэн ийм нийтлэг асуудлууд гарч байгаа. Тэгэхээр энийг бодвол бас зөрчигдсөн эрхийг бид бүхэн хамгаалах үнэхээр захиргааны хууль бус шийдвэрийг үнэхээр гаргасан эсхийн тогтоох ийм хуульчлагдсан зохицуултын хүрээнд бид бүхэн тодорхой ажлуудыг ингээ хийгээ явж байна. За гомдол гаргах энэ тодорхой процесс асуудлуудыг бол энэ төрийн албаны хууль холбогдох журамд маш тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх юм бол энэ тавигдах шаардлагыг хангаад энэ хуулийн хугацаа буюу 30 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд гомдол мэдээлэл гомдлоо гаргах ийм боломжтой. За гомдолтой ямар мэдээлэлүүд авсрах юм бэ гэдэг энэ заагаад өгсөн байж. Тэгээд та бүхний энэ гомдлыг бид нар бүхэн өргөдөл гомдлыг хүлээж аваад тодорхой энэ процесс үйл ажиллагаанууд явагддаг. Энэ дээр бол бас энэ мэрэгжлийн хүмүүсийг хэн шалгах ажиллагаанд татан оролцуулдаг.
хоёр талын одоо тэгш боломжийг хангасан энэ баримт материалыг татаж авч нэгтлэн судал шинжлэх ажлууд явуулдаг. Тодорхой нэмэлт одоо материалуудыг татаж авах энэ чиглэлээр бол ажиллаад ингээд энэ комисс маань төрийн албаны зөвлөлийн хуралдаанд энэ одоо комиссийн дүгнэлтэд танилцуулаад ингээд одоо шийдвэрээ гаргуулад ингээд явдаг ийм зохицуултууд байгаа. За судалгаанаас харахад ерөнхийдөө төрийн албаны төв байгууллага төрийн албаны зөвлөлөөс гарч байгаа энэ одоо маргаан хяншлах чиг үүргийн хүрээнд гарч байгаа шийдвэрийн нэг 80 гаруй хувь нь төрийн албан хаагчийн эрх ашигыг хамгаалсан ийм одоо байдалтай гарч байгаа гэдэг ийм судалгаа байж байгаа. Тэгэхээр энэ дээр хоёр үндсэн агуулга болж байгаа. Нэг төрийн албаны төв байгууллага маань энэ төрийн албан хаагчдынхаа зөрчигдсөн эрх ашигыг бол хамгаалж чадж байна гэдэг энэ нөхцөл. За нөгөө талаас бол ямар асуудлууд гарч ийн гэхээр шийдвэр гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд маань байгууллагын дарга нар маань шийдвэрээ гаргахдаа хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг алдаа гаргаад байна гэдэг нийтлэг юм зүйлүүд гараад байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас тодорхой хэмжээний анхаарах асуудлууд байж байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд шийдвэр гаргах асуудал маш чухал байж байгаа. Хамгийн нийтлэг гаргаад байгаа асуудал юу вэ гэхээр тухайн албан хаагчтай холбоотой зөрчлийг зөв үнэлж дүгнэх асуудал байж байгаа. Хамгийн ихэнд байгууллагын дарга маань бол энэ ёс зүйн зөрчлийн асуудал яригдж гэнэ үү? Энэ одоо төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд сахилгын одоо зөрчил гаргасан асуудлууд яригдж гэнэ үү? Зөрчлийн хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан асуудал яригдж гэнэ үү? Эсвэл одоо эрүүгийн хууль тогтоомж, авилгын одоо хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан асуудал байна уу гэдгийг урьдчилаад тогтоох ёстой. Энийг одоо энэ томилгоч эрхгүй албан тушаалтнууд буюу байгууллагын удирдлагууд маань тогтоож чаддгүй. Иннээсээ болоод энэ тухайн зөрчлийн харьяаллыг буруу тогтоодог. Иннээсээ болоод энэ асуудлыг буруу шийддэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд бол энэ байгууллагын удирдах албан тушаалтанд одоо ажиллах гол үндсэн одоо ур чадвар юу вэ гэхээр энэ хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэгжүүлэх энэ асуудлууд маш чухлаар тавигдаж байна. Тэгэхээр манай дээр одоо төрийн албаны төв байгууллага дээр ирж одоо энэ өргөдөл гомдлын хүрээнд ирж байгаа дийлэнх шийдвэрүүд маань хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэгжүүлээгүй алдаа гаргаснасаа болоод энэ шийдвэр нь бол төрийн албаны төв байгууллага шүүхийн шатанд болоод шийдвэрүүд нь хүчингүй болох энэ одоо асуудлууд байж байгаа. За дараагийн нийтлэг энэ асуудал бол юу вэ гэхээр энэ чиг үүрэг зорилт хангалтгүй биелүүлсэн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн төвшин үнэлэх энэ одоо харилцаатай холбоотой маргаануудыг хэрээд байгаа. Тэгэхээр энэтэй холбогдох энэ хууль эрх зүйн орчныг маш сайн судлаач гэдэг. Тэгэхээр ямар байдлаар үнэлж дүгнэх юм, ямар байдлаар шийдвэрээ гаргах юм бэ гэдэг маш чухал байгаа. За хууль заасан журмын дагуу төр чөлөөлөх халах. Тэгэхээр энэ хүний нөөцийн шийдвэр гаргахад төр чөлөөлөх гэдэг ямар одоо харилцаа юм? Чөлөөлөх нь ямар харилцаа байгаа? Халах нь ямар хууль эрх зүйн орчин байгаа даа. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчнуудыг төрийн албаны тухай хууль дагаж гарсан дүрм журмуудыг маш сайн судалж ээж энэ шийдвэрээ гаргаач гэдэг ийм зүйл дээр бас та бүхний хэлье. Энэтэй холбоотой энэ төрийн албаны тухай хуулийн 45, 46, 47, 48 дугаар зүйлүүд байж байгаа. Тэгэхээр энийг бас та бүхэн маань сайн уншиж судалж ингэж одоо шийдвэрээ гаргаач гэдэг юм зүйлүүд байгаа. За хууль журам заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах асуудал. Тэгэхээр сахилгын шийтгэл гаргацсан. Гэхдээ хариуцлага ногдуулахдаа энэ хуулиа баримтлаагүй, дүрм журам баримтлаагүй энэ асуудал байна. Төрийн одоо жинхэнэ албан хаагчид одоо сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гарах журам байж байгаа. Энэ журмыг ерөөсөө баримталдаггүй шууд шийдвэрээ гаргадаг. Энэ журам дээр тодорхой одоо энэ сахилгын шийтгэлийг тогтоох, үнэлэх тэй холбоотой. За энэ одоо эрх ашиг хөндөгдөж байгаа албан хаагчаас тодруулга мэдээлэл тайлбар авахтай холбоотой, эрх ашиг хангахтай холбоотой маш тодорхой журам байж байгаа. Тэгэхээр энэ журмыг бас нэлээд сайн судалж шийдвэрээ энэ журамд үндэслэж, хууль үндэслэж шийдвэрээ гаргах шаардлага байгаа гэдэг ийм зүйл байна. За дараагийнх нь энэ албан үүргийг төр орлон гүйцэтгүүлэх журам зөрчөөд байгаа. Тэгэхээр энэ дээр энэ журмыг зөрчихдөө яадаг вэ гэхээр үндсэн ажлаас нь чөлөөлөөд ингээд одоо албан үүргийг төр орлон гүйцэтгүүлээд байгаа ийм асуудал. За мөн одоо зарим байгууллагууд дээр энэ хуульд байхгүй нэр томьёо ашиглаж одоо шийдвэр гаргах, үүрэг гүйцэтгэгч, төр хариуцагч, төр хамаарагч гэдэг ингээд шийдвэрүүд гаргаад идэг. Төрийн жинхэнэ албан хаагчдар маань бол өөрсдөө энэ хуулийг одоо зөв ойлгоогүйгээс болоод алдаа гараад энэ эрх зүйн байдланд ордог асуудал нийтлэг гараад албан үүргийг төр орлон гүйцэтгүүлэх энэ журмыг зохицуулсан харилцааг маш сайн судлах хэрэгтэй. Үндсэн ажлаа одоо хийгээд харин энэ давхар одоо
сул орон тоон дээр энэ одоо албан тушаалын чиг үүргийг давхар хэрэгжүүлэх л ийм зохицуулттай. Гэтэл чин одоо төрийн жинхэнэ албан хаагчид маань бол үндсэн одоо хууль ёсны томилгоотой энэ албан тушаалаас чөлөөлөгдөөд ингээд одоо тэр сул орон тоон дээр очиж албан үүрийг төр орлон гүйцэтгэхэд ингээд одоо өөрийнх нь эрх зүйн байдал бол бас дордох ийм нөхцөл байдал бол үүсэж байгаа гэдэг ийм зүйлийг бас та бүхэндээ хэлье. За эрхүй байгууллагаас баталсан журмын дагуу ажлын гүйцэтгэл үр дүн үнэлж дүгнэх асуудал маш чухал байж байгаа. Засгийн газраас энэтэй холбоотой дүрм журмууд гарцсан. Шинжлэгдээд ингээд батлагдаад ингээд явж байгаа. Энэ дүрм журмын хүрээнд бас тодорхой үнэлэх дүгнэх энэ ажлыг бол хийгээч гэдэг. Нийтлэг ажиглагдаад байгаа энэ асуудал юу вэ гэхээр тухайн байгууллагын албан хаагчтай бүгдэнд нь одоо тэгш бүгдэнд нь хамаатуулахаар энэ үнэлгээг хавтгааруулж одоо үр дүн тавьдаг, үнэлгээг тавьдаг. Тэгээ энээсээ болоод бас энэ үнэхээр одоо ажлын гүйцэтгэл өндөртэй, бүтээмж өндөртэй ажилтнууд бол бас энэ ажлын бүтээмжинд буурах ийм асуудлууд. За нөгөө шагнал журамшуулах, үр дүнгийн урамшуул олгохын асуудлуудаар бол тодорхой маргаанууд, тодорхой зөрчлүүд үүсэж байгаа ийм зүйлүүд бас байна. За би мөн бас өмнө түрүүн хэлжсэн хүний нөөцийн шийдвэрийн хууль зүйн үндслийг тодорхой зөв тусгах энэ асуудал маш чухал байж байгаа. Эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа албан хаагчид одоо энэ эрхүй албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээр заавал мэдгэж явах хэрэгтэй. Тэдгээрийн оролцоог хангах хэрэгтэй, тайлбар авах хэрэгтэй. Учир шалтгааныг сонсох хэрэгтэй. Энэ зүйлийг ер нь эрхгүй албан тушаалтнууд бас хэрэгжүүлэхгүй байгаа юм нөхцөл байдлууд бас нийтлэг тогтоогдоод байна гэдэг юм зүйлүүд байна. За ингээд саяны энэ зүйлүүдтэй холбоотой нийтлэг асуудлууд нь энэ төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилготой хууль зөрчиж байна. За төрийн албаны тухай хууль байхгүй нэр томьёо ашиглаад байна. Бүтэц орон тоон өөрчлөгдсөн гэдэг энэ үндслээр албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас халах ийм дийлэх зөрчлүүд гараад байна. Төр орлон гүйцэтгүүлэх энэ одоо журмыг зөрчиж байна. За мөн одоо нөөцөд бүртгэлгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд ажилуулад байгаа, гэрээ байгуулж ажилуулад байгаа ийм ноцтой зөрчлүүд илрээд байгаа. Тэгэхээр энэ дээр бас манай эрхгүй албан тушаалд бас анхаарах ёстой гэдэг ийм зүйлүүд байж байгаа. За ингээд захиргааны шийдвэрийн хууль зүйн акт гаргахдаа бас тодорхой утга агуулгын хувьд алдаагүй, хуульд үндэслэн хоёрдмол утгагүй гэх мэт ийм одоо зүйлүүдийг маш сайн анхаарч ингэж одоо гаргаж байгаа ч гэдэг ийм зүйлүүд байна. За дараагийн үндсэн ойлголт маань бас та бүхэнд сануулж хэлэх ийм одоо асуудал байж байгаа. Энэ юу вэ гэхээр Улсын хурлын 2024 оны ээлжид сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад хуулийн хүрээнд ингээд явагдаж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагчийн нийтлэг эрх үүрэг хориглох зүйл ямар асуудлууд байдаг юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр яг бид бүхэн энэ цаг үетэй холбоотойгоор энэ төрийн албан хаагчдаа ямар одоо нийтлэг үүрэг байдгийг, ямар хориглох зүйлүүд байдаг юм бэ гэдгийг бас та бүхэндээ тодтогоод бас хүргэе. За хамгийн ихнийх нь энэ төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл заасан нийтлэг төрийн албан хаагчийн үүрэг байж байгаа. Тэгэхээр энэ яагаад төрийн албан хаагчийн үүрэг гэж хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр 2021 оны одоо төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлт байж байгаа. Энэ бол хөдөлмөрийн хууль тогтоомжийг одоо шинжилсэн хариуцлагын баталгаатай холбоотой орсон өөрчлөлт. Хуучин бол энэ төрийн албаны хуулинд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой нийтлэг үүрэг гэдэг хуульчлагдсан зохицуулт байсан бол 21 оноос хойш энэ хууль маань төрийн албан хаагчийн одоо нийтлэг үүрэг гэсэн ийм одоо байдлаар өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ дээр юу гэх гээд байна вэхээр төрийн одоо албан тушаалын ангил болох төрийн одоо үйлчилгээний албан тушаалтнууд энэ одоо хуулийн үйлчлэлд хамаарах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ямар одоо асуудлууд байгаа юм бэ? Тэгэхээр төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг дээр одоо улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нар маань улс төрийн аливаа нам эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд ямарваа нэгэн хэлбэрээр оролцож болохгүй гэдгийг энэ хуулийн дээр маш тодорхой заасан. Энийг та бүхэн маань анхаараач. За мөн одоо албан тушаалтны одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих ёстой гэж. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газрын бодлого үйл ажиллагаатай холбоотой зөвхөн албан ёсны одоо байр суурийг илэрхийлэх ёстой гэдэг. Ийм одоо хуулийн зохицуулт байж байгаа. За мөн одоо харьяа дээд чатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг л биелүүлэх ёстой гэдэг энэ зүйлийг бас та бүхэн маань нэлээд сайн анхаараад ойлгооч гэдэг энэ зүйлийг хэлье.
За мөн одоо төрийн албаны тухай хуульд заасан энэ одоо хориглолтууд байж байгаа, тодорхой хязгаарлалтууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар асуудлууд байна гэхээр албан тушаалтны хуульд нийцээгүй үүрэг даалгаврыг та бүхэн маань бол энэ одоо биелүүлэхийг шаардах ийм одоо ирэхгүй. Энийг бол хориглосон бичих. Тэгэхээр байгууллагын албан хаагчдад хуулиас давсан энэ хуульд нийцээгүй үүрэг даалгаврыг бол өгч болохгүй нэ гэдэг юм зүйл байж байгаа. Нөгөө талаас нь энэ хуульд нийцээгүй үүрэг даалгаврыг төрийн албан хаагч бол биелүүлэх боломжгүй гэдэг ийм хуульчлагдсан зохицуулт байж байна. За дараагийн асуудал нь энэ улс төрийн одоо албан тушаалтнаас бусад энэ төрлийн албан хаагч нар энэ хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд альбаа хэлбэрээр энэ одоо улс төрийн нам хөдөлгөөн улс төрийн намын дэргэдэг төрийн бас байгууллагын үйл ажиллагаанд оролцож болохгүй гэдэг ийм зохицуулт байна. Тэгэхээр энийг бас та бүхэн анхаараж за мөн сонгуулийн сурчлагаанд альва хэлбэрээр оролцож болохгүй шүү гэдэг ийм одоо зохицуулт байж байгаа. За мөн одоо төсвийн хөрөнгийг зарцуулах, төсвийн одоо төрийн өмч хөрөнгө ялангуяа энэ одоо албаны унааг бол ашиглаж болохгүй гэдэг ийм зохицуулт байж байна. За бид бас хамгийн одоо анхаарах асуудал нь юу вэ гэхээр энэ цахим хуудас нийгмийн сүлжээнд байр суурь илэрхийлэх асуудал. Улс төрийн болон үжил бодлоо илэрхийлэх энэ асуудал. За мөн одоо энэ сонгуульд нэр дэвшигчийн талаар эерэг сөрөг мэдээлэл түгэх энэ үйл ажиллагаа бол төрийн албаны хуулиар хориглогдсон байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний албан хаагчид, төрийн захиргаа, төрийн тусгай албаны албан хаагчид бол хамааралтай шүү гэдгийг хуульчилсан байж байгаа. За мөн одоо энэ төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсан. Энэ ёс зүйн тухай хуулинд за мөн одоо төрийн албаны тухай хуулинд энэ төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нийтлэг үүрэг хориглох зүйлийг маш тодорхой заагаад өгсөн. Энэ дээр мөн адил одоо миний түрүүний хэлсэн төрийн албаны тухай хууль заасан нийтлэг үүрэг хориглох зүйлтэй хамаатайгаар энэ улс төрийн үйл ажиллагаанд төрийн албан хаагчдыг татан оролцуулдаг, оролцох санал тавих энэ үйл ажиллагаа хориглогдсон байж байна. За төрийн албан хаагч нар бол ёс зүйн хэмжээг баримтлах ёстой. Байгууллагын соёл дэг журмыг баримтлах ёстой. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дэтгэх ёстой. За ингээд мөн одоо төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахих. Аливаа улс төрийн эвсэл хөдөлгөөн намын одоо нөлөөлөөс ангид байх энэ одоо ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжоор бол ингээд хуульчилсан байгаа гэдгийг бас та бүглий. Тэгээд дахин хэлэхэд энэ төрийн албаны тухай хуулийн дээр төрийн улс төрийн албан тушаалтнаас бусад бүх одоо энэ ангиллын төрийн албан хаагчдаас энэ одоо хуулийн зохицуултууд маань хамааралтай байгаа шүү гэдгийг бас хэлээд өнөөдрийн мэдээлэлээ өндөрлөё. За баярлалаа. Асуух хүн байвал асуултаа бичээрэй. Батардан даргын интеллектээс асуух асуулт байвал доор комент асуултаа бичээрэй мөн. Жирэмсэн амардсны амралттай байгаа хүний оронд ажиллаж байгаа ажилчдын эрхийг хэрхэн хамгаалдаг вэ гэж. За асуултанд хариулъя. Тэгэхээр энэ төрийн албаны тухай хуулинд маш тодорхой зохицуулт байж байгаа. Тэгэхээр энэ одоо жирэмсний болон хүүхд тасрах чөлөөтэй энэ одоо амралттай байгаа хаагчийн одоо ажлын байр бол хадгалагдах ёстой. За тухайн одоо албаны сул орон тоон дээр төрийн албаны одоо нөөцт бүртгэлтэй энэ одоо иргэнийг тодорхой хугацаатаагаар одоо ажилуулж болно гэсэн ийм одоо хуулийн зохицуулттай. За мөн одоо тэр хөдөлмөрийн тухай хуулинд маш тодорхой зохицуулт байгаа. Энэ одоо албан тушаалтнуудын эрх ашгийг хөндөсөн аливаа одоо шийдвэр бол гарах нь бол тэр хөдөлмөрийн хууль тогтоомжоор хориотой байж байгаа. Тийм учраас төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн хууль тогтоомжоор эрх ашгийг нь хамгаалах
маш тодорхой зохицуулт байж байгаа. Энэ хүрээндээ ч гэсэн төрийн албаны төв байгууллагаас зохион байгуулж байгаа хяналт шалгалт бусад энэ одоо үйл ажиллагааны хүрээнд энэ хүмүүсийнхаа эрх ашигыг хамгаалах, эрх зүйн байдлыг бол батлах чиглэлээр бас тодорхой зөвлөмжүүд өгөөд ингээд одоо ажиллаж байгаа. Сонгуулийн эсгийн хороонд ажиллаж болох уу? За төрийн албаг сонгуулийн эсгийн хороонд ажиллаж болох уу гэдэг ийм одоо асуулт байгаа тань. За төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан өмнөх одоо вебинар сургалт буюу одоо энэ сонгуулийн ерөнхий хорооны холбогдох одоо албан тушаалын мэдээлэл хийсэн. Тэгэхээр сонгуулийн хууль тогтоомд заасан энэ одоо тохиолдолд бол ажиллах ийм одоо зохицуулттай. За энэ хуульд заагаагүй буюу одоо энэ сонгуулийн үйл ажиллагаанд аль биесны одоо хуулийн хүрээнд оролцогч биш байх юм бол миний түрүүний хэлсэн аливаа хэлбэрээр энэ одоо сонгуулийн зохион байгуулахтай холбоотой энэ үйл ажиллагаанд бол оролцох нь хууль зөрчсөн юм үйлдэл болохоор энэ хуульд зорчим өрдөгж байгаа. Зөвхөн сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонгууль зохион байгуулахтай холбоотой төрийн албан агчаар зохион байгуулж байгаа энэ одоо аль биесны томилгоотой энэ хүмүүс бол хуулийн хүрээнд ажиллахын бүрэн боломж бол байгаа. Албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаагүй этгээдийг томилуулахаар эрх бүхий дарганаас шууд дүүргэж томилуулдаг. Энэ дээр шаардлага хангахгүй тул томилохгүй гэсэн хориглолтыг авилгатай тэнцэх газраас урьдчилан мэдүүлэг дээр шууд хориглодог байж болох уу? За энд албан тушаалын тодорхой төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй энэ одоо албан тушаалыг бол томилох боломжгүй. Энэ бол хуулиар хоройтой. За 2022 онд бол авилгатай тэмцэх газраас одоо урьдчилсан мэдүүлгийг хянах энэ үйл явцын хүрээнд бол энэ төрийн албаны хууль тогтоомж зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдож байна гэдэг ийм байдлаар бол тодорхой мэдээллүүдийг тусгаад ингээд холбогдох одоо мэдээллийг төрийн албаны төв байгууллагт хүргүүлээд ингээд явдаг байсан. За улсын хурлаас бас энэ тодорхой дүрм журмуудад өөрчлөлт ороод энэ авилгатай тэмцэх газраас энэ тодорхой ийм чиглэлүүд ийм одоо хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бол өөрчлөлт орсон. За үүнтэй холбоотойгоор төрийн албаны төв байгууллагт бол бид нар гомдол мэдээллийн дагуу хяншилгалтын хүрээнд энэ чиглэлийн хяналтыг бол бүрэн одоо хэрэгжүүлээд ингээд ажиллаж байна. Албан тодорхойл заасан энэ одоо шаардлагыг хангаагүй энэ хүнийг бол энэ төрийн жинхэнэ албан тушаал томилох ямар ч боломжгүй. Хэрвээ ийм тохиолдол байх юм бол төрийн албан агчтай төрийн албаны зөвлөлд мэдээлэл ирүүлж энэ одоо нэгтлүүлэх, шалгуулах, зөвчлийг арилгуулах энэ чиглэлээр бол бид бүхэн хамтарч ажиллах бүрэн боломж байгаа гэдэг. Шүүхөр торгох ялгаар шийтгүүлсэн этгээдийг төрийн албанд ажиллуулж болох уу? Төрийн албаны тухай хуулийн нийтлэг шаардлага авилга албан тушаалын гэмтэрэг толбогдсон бол гэж заалт байдаг. Хариуцлага дээр гэмтэрэг үлдсэн шүүхөр тогтоогдсон бол гэж байгаа, энийг яах вэ? Энэ төрийн албаны тухай хуулинд нэг онцлог хоёр зохицуулт байж идэг. За тэгэхээр нэг нь юу вэ гэхээр авилга албан тушаалын гэмт хэрэгт одоо холбогдсон. За ингээд одоо шүүхийн аль биесны шийдвэр гарсан энэ одоо албан хаагчийг төрийн албанд бол дахин ажилуулахгүй байх ийм хуулийн зохицуулттай. Харин одоо авилга албан тушаалын гэмт хэрэгээс бусад энэ гэмт хэрэг үйлдээд ингээд одоо шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд энэ одоо төрийн албан хаагчийг төрийн албанаас бол чөлөөлөх үндэслэл болно гэсэн маш тодорхой зохицуулттай. Би дөрөв нэлсэн бид нар энэ 2021 аймгийн одоо хян шалгалтынхаа хүрээнд 20 гаруй мянган энэ төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой хян шалгалтыг хэрэгжүүлэхдээ давхар энэ цагдаагийн байгууллагаас энэ чиглэлээр одоо эрүүгийн хууль тогтоомж зөрчиж одоо шүүхийн шийдэх тогтоол өвчин төгөлдөр болсон албан хаагчдын судалгааг татаж аваад ингээд одоо төрийн албанаас чөлөөлөх энэ ажлыг бол зохион байгуулад эхэлсэн. За энэ хүрээндээ бол цаашд энэ ажил маань эрчимжин төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн цахим систем дээр яг энэ одоо албан хаагчтай холбоотой мэдээлэл маань бол байршаад ингээд эхэлсэн. Энэ цаашаа бол энэ судалгаагаа тодорхой хэмжээнд апдейт хийгээд ингээд хяналт тавиад явах ийм зохицуулттай явж байгаа.